Цэнхэр боонд гаргах гарын авлага. Монгол улс нийт 596.8 км3 усны нөөцтэй. Үүний дийлэнх нь нуур, тойромд хоримтлагдсан бөгөөд мөн гол мөрөн, газрын доорх ус, мөнх цас, мөсний нөөц чухал хэсгийг бүрдүүлдэг. Хэдийгээр нийт нөөцийн хэмжээ игч усны бүх нөөц шууд ашиглах боломжтой гэсэн үг биш. Усны нөөцийн тархалт, хүртээмж, чанар, удирдлагын хэлбэлцэл болон хэрэглээний өсөлт нь усны аюулгүй байдлын гол асуудал болж байна. Усны хүртээмжийг хангахын тулд зөвхөн байгалийн усны нөөц бус, ус хангамжийн их үүсвэр, хуримтлуулах дэд бүтэц чухал. Монгол улсын усны ашиглалт 2021 онд 594.8 сая метр куб байсан бол 25 онд 682.5 сая метр куб болтлоо өсжээ. Харин цаашид хэрэглээ эрчимтэй өсөх төлөвтэй байна. 2030 онд 1.4 тэрбум метр куб орчим, 2040 онд 1.8 тэрбум метр кубээс давна. Өөрөөр хэлбэл өнөөгийн түвшинтэй харьцуулахад 2030 онд ойролцоогоор 2.3 дахин, 2040 онд 3 дахин их ус шаардагдах төлөвтэй байна. Иймээс Монгол улсын усны асуудал бол зөвхөн шинэ усны их үүсвэр бий болгох тухай биш. Одоо байгаа усыг илүү үр ашигтай ашиглах, дахин ашиглах, хуримтлуулах, хамгаалах, нөхөн сэргээх тухай юм. 2040 он гэхэд усны хэрэгцээ 1.8 тэрбум метр кубээс давах хандлагатай байна. Ялангуяа унд ахуйн хэрэглээний өсөлт маш өндөр байхаар төсөөлөгдөж байна. Тиймээс ирээдүйн усны хэрэгцээг өнөөдрөөс эхлэн дэд бүтэц, технологи, хуримтлал болон санхүүжилтийн шийдлээр бэхжүүлэх шаардлагатай. Иймээс Голомт банкны санаачлагаар санхүүгийн зохицуулах хороо, тос холбоо болон олон улсын санхүүгийн корпорацийн техникийн тусалцаатай Монголын цэнхэр боонд гаргах гарын авлагыг боловсрууллаа. Ингэснээр 1. Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын усны нөөцийн хомсдлоос сэргийлж, гадаргын усыг хуримтлуулан, эрэлт хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлэх тухай зорилт 6-гийн 3-т заасан үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахад хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх. 2. Усны нөөцийг хамгаалах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих, санхүүжилтийг нэмэгдүүлэх. 3. Хөрөнгө оруулагчдын бааз суурай төрөлжүүлэх. 4. Олон улсад манлайлах. Цэнхэр боонд гаргах гарын авлага нь тогтвортой усны нөөцийн менежментийн бэхжүүлэх 4 үндсэн ангиллыг тодорхойлсон ба эдгээр нь: 1-р ус болон бохир усны тогтвортой менежментийг бэхжүүлэх. 2-р ус баг бохирдуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ховонцор хог хаягдлыг дахин боловсруулах. 3-р цэнгэг усны экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх. 4-р тогтвортой аялал жуулчлалыг дэмжих. Эдгээр чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрийг тодорхойлж, усны нөөцийг хамгаалах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт болон санхүүжилтийг нэмэгдүүлэх суурийг бүрдүүлээд байна.